Улсын хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Отгонбаяр. Би одоо 2 дахь удаага сонгуул өгч байгаа. За миний хувьд нөгөө нэг шинэ хоршоо хөтөлбөр явагдаж байгаа штэ. Энэ шинэ хоршоо хөтөлбөр одоо яг малчтайг дэмжсэн юм хөтөлбөр. Энийгээ бас үргэлжлүүлээд үр дүнг нь үзээд үргэлжлүүлээд ажилласаа гэдэг үүднээс ер нь дэмжиж байгаа. Ерөнхий сайдаа багаар нь сонгоцгоё. Тэгээ манай сумны хувьд бол одоо уул уурхай болон янз бүрийн хөрсний 30 мөрчт хийгээгүй тийм хамгийн одоо онгон дагч нараа угаал гэж усууд ярьж байгаа. Бидний хувьд гэсэн тэр зүйл бахархалтай байдаг. Би оюутан сайдын хувьд бол оюутан сайдгаа дэмжиж байгаа. Тэгээд энэ одоо үйл хийж байгаа ажлаа үргэлжлүүлэх хийгээсэй гэж хүсэж байгаа. Ерөнхий сайдаа багаар нь дэмжээрэй гэж уриалъя та. Монгол Ардын намаас нэр дэвшигч 7 нэр дэвшигчээр бүрэн дэмжиж байгаа. Яагаад тэгэхээр ер нь оюун эрдэнэ засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ард өмнөд таалагдж байгаа. Энэ учраас одоо энэ манай нэр дэвшигч нараа дэмжиж байгаа. 103 аймгаа одоо нийтээр нь хөгжлийг одоо хязгаахгүй нэгэн жиг болсон авч явж байгаа гэж үздэг. Тийм утгаараа оюун эрдэнэ ерөнхий сайдынхаа багаар нь дэмжээрэй гэж иргэдээс уриалж байна. Ерөнхий сайдаа багаар нь одоо дэмжээрэй гэж том орон нутгийнхаа уриалж байна. Чаасан сум хорлоогийн чаасан юм. Тэгээд ер нь хатан дараа өг сургамал мал анан дээр сайхандаг. Нэг яг бүх сумдаа хоорондын засмал замаар холбоон тэгээд тавирган бот руу зам дээр ил рүү орж нээлттэй болгох үзэлтэй хүн тэгээд маш ихээр дэмжиж байгаа. Тэгээд хэлсэн ирсэндээ бүгдээрээ хурц тохиолдол хөгжүүлээрэй гэж хэлээ. Та бүхэн сонголт мэрэгэн байгээ. Тэгээд ерөнхий сайдаа багаар нь дэмжээрэй. Ерөнхий сайдаа багаар нь сонгоцгоё. Ард түмний ялалт